Нийгмийн даатгалын сангаас даатгуулагч иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалan өвчилсөн тохиолдолд нүхэн сэргээх болоод тэтгэмж олгодог. За сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо харьцангуй багасныг албаны хүн хэлж байна. Нийгмийн даатгалын тогтолцоонд бол 5 төрлийн үндсэн даатгал байдаг. За энэ 5 төрлийн даатгалын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал гэдэг юм даатгал байдаг. За энэ даатгалын агуулга бол энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хөдөлмөр эрхлэх явцдаа үйлдвэрлэлийн осол болон үйлдвэрлэлийн ослоос үүдэлтэй хөдөлмөрийн чадвараа алдах энэ үед нь бол энэ орлогын буралтаас нь хамгаалж тодорхой нийгмийн даатгалын сангаас тэтгэмж төлбөр за нөхөн сэргээхийн үйлчлэгийн төлбөрийг хариуцдаг ийм даатгалын үйлчлэг байгаа. Тэгэхээр өнөөдөр хөдөлмөрийн яамны харьяа хөдөлмөр судлалын үндэсний төвтэй хамтарч бид энэ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс өвчин за хурц хордлогоос өвчлөн сэргийлэх арга хэмжээг илүү өдөртөнтэй зохион байгуулах энэ чиглэлээр бол энэ эрдэмчлэгийн баг хурлыг зохион байгуулж байна. За хэдийгээр нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж хэрэгжээд 20 жилийн хугацаа өнгөрч энэ шинэ даатгалын төрөл манай улс орны амьдралд бас тодорхой үр гүйцэтгэх юм даатгалын төрөл болон хөгжиж байгаа ч гэсэн өнөөдөр нийгмийн дэсгийн амьдралд тулгамдж байгаа ажил олгогч тулгамдж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс тулгамдж байгаа энэ үйлдвэрлэлийн осол хурц хордлогын үед тулгамдж олон асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх нийгмийн даатгалын харилцаанд оролцох талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс энэ эрдэмчлэгийн баг хурлыг зохион байгуулж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд хэмлэг хөдөлмөр магадлах төв комисстэй хамтран иргэд даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин түүнээс өрсөн сэргийлэхин сэдвтэй эрдэмчлэгийн хурлыг зохион байгуулж байна. За нийгмийн даатгалын ерөнхий газар болон эмнэлэг хөдөлмөр магадлах төв комисстэй бол манай байгууллага нэгт хамтарч ажилладаг. Манай байгууллага бол үйлдвэрлэлийн осол, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хяналтанд байдаг хүмүүс маань нийгмийн даатгалын газраас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас бол тэтгэмж, алшаан цэвэрлэл, бусад нөхөн сэргээх зардалуудыг гаргаж авдаг байгаа. Тэгвэл хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төв нь үйлдвэрлэлийн ослын хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний зэргийг тодорхойлж эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Ихэвчлэн барилга уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн осол гарсаар байгааг сануулж байлаа. Жилдээ 100 мянган орчим иргэн хөдөлмөрийн чадвар алдсны улмаас хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгож байгаа. За эдгээрийн дийлэнх нь бол мэдрэлцэгчийн өвчин. За тэргээр 10 орчим хувь нь бол энэ мэргэжлээс шалтгаалсан өвчний ийм шалтгаан байгаа. За мэдээж хэрэг эдгээр хүмүүсийн сэтгцийн мэдрэлийн за босод өвчнөр хөдөлмөрийн чадвар алдж байгаа боловч энийг бол яг үндс нь бол мэргэжлээс шалтгаалах өвчин гэдгийг бол мөн биш ээ гэж ялахт мэдээ төвөгтэй. Мэдээж энэ хүний өвчин бол хүний эрүүл амьдралын хэв тэглэмээс хамааралтай, ажлын байрны орчин нөхцлөөс хамааралтай, хоол хүнсний хэрэглээс олон зүйлээс хамааралтай. Гэхдээ л бол энэ орчны хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуйн орчин бүрдүүлэх хотын ахуйн ослуудыг бууруулах энэ чиглэлээр бол бид нар тодорхой ажлуудыг хийх юм хэрцээг шаардлага бол байгаа. Сүүлийн жилүүдэд бол мэргэжлээс шалтгаалсан өвчин хорлоо бол буулж байгаа дүн байгаа. Энэ нь бол нэгдэлт тухайн шинээр нэгдэж байгаа үйлдвэр уурхайн аж ахуйн нэгжүүдийн маань ажилчид бол нас залуу байгаатай холбоотой. За хоёр талд бол мэдээж технологийн шинжилэл сайн технологи, сайн хөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны технологиуд орж ирж байгаатай холбоотой. Даатгуулагч иргэнийг үйлдвэрлэлийн осолд хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Ингэснээр харилцан сайн туршлах, солилцох болоод шинэ санаачлаг гарна гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.